Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэнтэйгээ хүний сэтгэл зүй, стратеги, харилцааны талаар дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн зохиолч Роберт Грины алдарт өдөр тутмын хуйлууд номын тухай ярилцах болно. Түүний энэхүү бүтээл нь эрх мэдэл, хүний мөн чанар, стратеги зэрэг сэдвэр 366 өдөрт зориулсан сургамжийг агуулсан гайхалтай гарын авлага юм. Роберт Грин эрх мэдлийн 48 хууль, сэтгэл татах урлаг, мастер болох зам зэрэг бүтээлүүдээрээ дэлхийд даяар сая уншигчдын талархлыг үдээсэн зохиолч бидээ. Түүний бүтээлүүд харилцааг үр дүнтэй удирдах, өөрийгөө хөгжүүлэх, амжилтанд хүрэхэд урам зориг өгдөг. Ингээд тус номонд орсон 7 гол сургамжийг хураангуулан хүргэе. 1-р сургамж: эрх мэдлийн тогтолцоог ойлго. Амьдралын аливаа харилцаа тэр дундаа мэрэгжлийн орчинд эрх мэдлийн тогтолцоо зайлшгүй оршдог. Роберт Грины энэ сургамж биднийг эрх мэдлийн үйл явц, харилцан нөлөөлийн онцлогийг таньж зөв ойлгож, уриалгахад сургадаг. Эрх мэдлийн тогтолцоог ойлгох нь зөвхөн дээд албан тушаалтнууд эсвэл хүчтэй байр суурьтай хүмүүсийг таних төдий биш юм. Энэ нь эрх мэдэл хин дээр төвлөрч байгаа, ямар аргаар хэрэгждгийг ойлгож, нөхцөл байдлыг үр дүнтэй удирдахад оршино. Хүмүүсийн зан төлөв, сэтэл, хариу үйлдэлийг ойлгох нь танд аливаа харилцаанд илүү итгэлтэй, стратегтэй хандах боломж олгоно. Энэхүү сургамжийг хэрэгжүүлэхэд хамгийн ихний алхам бол өөрийн эргэн тойрондох хүмүүсийн харилцааг ажиглаж, тухайн орчинд хэн илүү нөлөөтэй байгааг таних явдал юм. Эрх мэдлийг таньснаар та өөрийгөө хит бардам эсвэл үл тоомсорлагч байдалд оруулахгүйгээр харилцаагаа илүү үр дүнтэй болгох боломжтой. Эрх мэдлийг стратегтэй ашиглаж чаддаг хүн зөвхөн амжилтанд хүрэхэд зогсохгүй, бусдад ч үлгэр дурайл болдог. Энэ нь зөвхөн өөрийгөө хамгаалахад бус, бусдын итгэлийг олох, илүү сайн удирдагч болох үндэс суурь болдог. 2-р сургамж: сэтгэл хөдлөлөө хяна. Сэтгэл хөдлөл бол хүний төрөлхийн онцлог, бидний амьдралд асар их нөлөө үзүүлдэг хүчин зүйл юм. Гэхдээ сэтгэл хөдлөлийг удирдах чадахгүй бол энэ нь аливаа нөхцөл байдлыг хүндрүүлж, буруу шийдвэр гаргахад хүргэдэг. Харин сэтгэл хөдлөлөө хянах чадвартай байх нь амжилт, тайван байдалд хүрэх үндэс болдог. Сэтгэл хөдлөлөө хянах гэдэг нь сэтгэл хөдлөлөө хязгаарыг ойлгож, өөрийгөө дотоод ертөнцийн захирагч болох үйл явц юм. Энэ нь уурлах, сандарч твдэх, эсвэл баярлахтаа хит хөөрөлт авахгүй байхыг шаарддаг. Жишээлбэл та хэн нэгэнд бухимдах үедээ тухайн нөхцөлд хариу үйлдэл хийхийн оронд түр зогсож өөртөө би яг одоо яагаад ингэж мэдэрч байна вэ гэж асуух хэрэгтэй. Энэ асуулт өөрийгөө таних нөхцөл байдлыг ойлгох чухал алхам болдог. Сэтгэл хөдлөлөө удирдах нь зөвхөн аливаа асуудалд тайван хандаад зогсохгүй, бусадтай харилцах харилцааг илүү тогтвортой, итгэлтэй болгоход нөлөөлдөг. Бусадтай харилцах үедээ та өөрийн сэтгэл хөдлөлийг хянаж чаддаг бол бусдын итгэлийг илүү хялбар олж, нөхцөл байдлыг өөрийн хүссэн чиглэлд удирдах боломжтой болно. Энэ чадварыг хөгжүүлэхийн тулд өдөр тутмын жижиг дадлуудаас эхэлж болно. Жишээ нь ямар нэгэн зүйл таныг уурлуулах үед түр зогсож, гүнзгий амьсгаа аван нөхцөл байдлыг хөндлөнгөөс харахыг хичээ. Дараа нь асуудлыг бодитоор үнэлж, сэтгэл хөдлөлийн оронд ухаалаг шийдвэр гаргахыг зорь. Сэтгэл хөдлөлийг хянах өөр нэг үр дүнтэй арга бол бясалгал хийх. Стрессээ удирдах замаар хөгжүүлэх юм. Бясалгал нь бидний оюун ухааныг төвлөрүүлэх, дотоод тайван байдлыг хадгалах хүчирхэг арга хэрэгсэл болдог. Энэ чадварыг эзэмшсэн хүнд хэцүү нөхцөлд ч өөрийгөө хянаж, аливаа үйлдэлд итгэлтэй, бодлоготой байж чадна. Тайван бодит байдалд суурилсан шийдвэрүүд таны амжилтын түлхүүр болох болно. Сэтгэл хөдлөлөө хянах чадвар бол зөвхөн амжилтанд хүрэх биш, харин амьдралыг илүү утга учиртай, сэтгэл ханамжтай болгох чухал алхам юм. 3-р сургамж: мэрэгжлийн ноён оргилд хүрэх замыг туулахад бэлэн бай. Амжилт гэдэг гинтийн аз биш, харин тасралтгүй хөдөлмөр, тууштай байдлын үр дүн юм. Мастер болох буюу мэрэгжлийн ноён оргилд хүрэх явц бол удаан бөгөөд хэцүү замнал. Энэ нь анханасаа тодорхой зорилготой байж, суралцах, туршлага урамжлуулах, алдаа онооноос суралцсан тасралтгүй хөгжихийг шаарддаг. Хүмүүс олонтоо нэг л зүйлийг хурдан сурч төгс эзэмшнэ гэж найддагч, үнэн хэрэгтээ жинхэнэ ур чадвар, цаг хугацаа, төвчээр шаарддаг. Аливаа салбар шилтгэн болохыг хүсч буй хэн бүхэн бэрхшээлийг туулж, уугахгүй хөдөлмөрлөж, алдаанаас суралцахад бэлэн байх ёстой. Энэ сургамжийн гол утга нь амжилтын тухай бидний төсөөллийг өөрчлөхөд оршдог. Амжилтанд хүрэхийн тулд эцсийн зорилгоос илүү үйл явцыг хайрлах нь чухал. Өдөр бүр жижиг алхмууд хийж, туршлага хуримтлуулах, өөрийгөө хөгжүүлж байх хэрэгтэй. Жишээлбэл хөгжмийн зэмсэг тоглож сурах гэж байгаа хүн нэг л өдрийн дотор мэрэгжлийн төвшөнд хүрнэ гэж бодох боломжгүй. Харин өдөр бүр дадлага хийж, цаг хугацаа өнгөрөх тусам чадвараа сайжирч, эцэстээ зорилготой хүрнэ. Мэргэжлийн ноён оргилд хүрэх үйл явц алдаа гаргах нь зайлшгүй. Гэхдээ эдгээр алдаа нь таныг буруугүй гэдгийг бус, харин суралцах боломж олгож буй чухал сургамж гэдгийг санах хэрэгтэй. Мастер болох үйл явцын хамгийн чухал ач холбогдол нь
Зөвхөн мэрэгжлийн чадвар эзэмшихэд бус харин энэ замд өөрийн хүч, тууштай байдал, хандлага төлөвшүүлэхэд оршдог. Бодит амжилт тууштайгаар сурсан, өөрийгөө хөгжүүлсэн тасралтгүй хичээл зүтгэлийн үр дүн гэдгийг санаарай. Дөрөвдүгээр сургамж сэтгэл татах урлагийг эзэмш. Сэтгэл татах урлагийг зөвхөн хайр дурлалын хүрээнд бусдад нөлөөлөх, итгэлийг нь олох, харилцааг үр дүнтээс удирдах, өргөн хүрээнд ойлгох хэрэгтэй. Энэ урлагийг эзэмшснээр та бусдын анхаарлыг татаж тэдэнтэй харилцаагаа илүү үр дүнтэй болгох боломжтой. Сэтгэл татах чадвар нь хувь хүний зан төлөв, харилцааны арга барилд суурилдаг. Энэ нь зөвхөн үгээр бос үйл хөдлөл, биеийн хилэмж, анхаарал халамжаарч илэрдэг. Жишээ нь хүний яриаг чин сэтгэлээсээ сонсох, тэдний санаа бодлыг ойлгож бугаа илэрхийлэх нь сэтгэл татах хүчийг нэмэгдүүлдэг. Сэтгэл татах урлагийг амжилттай ашиглахад зарим чухал хүчин зүйлсийг анхаарах хэрэгтэй. Нэгдүгürt бусдыг ойлгохыг хичээх. Бусдын хэрэгцээ, хүсэл мэдрэмжийг ойлгох нь тэдний итгэлийг олж авахд туслана. Хоёрдугаарт өөрийнхөө хандлагыг зөв болгож бусдад эерэг энерги түгээх. Энэ нь бусдад таны дотн итгэлтэй хүн гэж харах боломжийг олгоно. Сэтгэл татах чадвар нь удирдагчдад маш чухал. Бусдын анхаарал, итгэлийг татаж тэднийг хамтран ажиллахад урамшуулж чаддаг удирдагч бүр илүү үр дүнтэй хамт олныг бүрдүүлж чаддаг. Энэ чадварыг эзэмшихэд цаг хугацаа, дадлага шаардлагатай ч үр дүн нь таны харилцааны чанарыг сайжруулж амжилтанд хүрэх замыг хөнгөвчлөх болно. Сэтгэл татах урлагийг амьдралдаа хэрэгжүүлж чадвал та өөрийн хүрээллийг өргөжүүлээ зогсохгүй бусдын амьдралд ч эерэг нөлөө үзүүлж чадна. 5 дугаар сургамж хүний мөн чанарыг тань. Хүмүүсийн сэтгэл зүй, зан төлөв, сэтлийг ойлгох нь амжилттай харилцаа, нийгмийн оролцооны гол түлхүүр юм. Хүний мөн чанарыг таних гэдэг нь зөвхөн бусдын талаар илүү ихийг мэдэх бус тэдний үйл хөдлөл, хариу үйлдэлийг урьдчилан таамаглах чадвар юм. Хүний мөн чанарыг танихын тулд эхлээд анхааралтай сонсож, ажиглаж сурах хэрэгтэй. Бусад хүмүүсийн үг үйлдэл, нүүрний хувирал, биеийн хэлийг ойлгож чадвал тэдний дотоод ертөнцид нэвтэрч жинхэнэ сэдвийг нь мэдэх боломжтой болно. Жишээлбэл хэн нэгэн уурлаж байгаа бол тэр нь зүгээр л бухимдлын илрэл байж болох ч заримдаа тухайн хүн илүү гүнзгий санаа зовоосон асуудалтай байхыг илэрхийлж байдаг. Бусдын мөн чанарыг таних нь нийгмийн харилцаанд төдийгүй ажлын орчинд ч чухал үүрэгтэй. Ажлын хамт олон, харилцагч, дарга эсвэл харилцан нөлөө үзүүлэх орчинд хүмүүсийн жинхэнэ хүсэл зорилгыг ойлгосноор та илүү оновчтой шийдвэр гаргаж чадна. Гэхдээ хүний мөн чанарыг таних гэдэг бусдыг шүүмжлэх гэсэн үг биш. Харин тэдний үйлдэлийг илүү гүнзгий төвшөнд ойлгож бодиттой хариу үйлдэл үзүүлэх боломжийг олгох явдал юм. Энэ чадвар нь зөвхөн бусадтай харилцаагаа бат бөх болгоо зогсохгүй өөртөө итгэлтэй, нийгмийн оролцоонд идэвхтэй байхад туслана. Хүний мөн чанарыг танихын тулд та бусдын талаар илүү их суралцаж, тэдний зан төлөв, соёл амьдралын туршлагыг ойлгож, харилцан хүндэтгэлтэй байж сурах хэрэгтэй. Энэ чадвар нь таныг аливаа нөхцөл байдалд илүү үр дүнтэйгээр хандах тусалж, амьдралыг илүү ойлгомжтой, илүү аз жаргалтай болгох болно. 6 дугаар сургамж: үйлдэлтэй, стратегтэй бай. Амьдралын аливаа нөхцөл байдалд үр дүнтэй байхыг хүсвэл үйлдэлүүдэд сайтар төлөвлөж, стратегтэй хандах нь чухал. Бодлогогүй, сэтгэлийн хөдлөлөөр гаргасан шийдвэрүүд урт хугацаанд амжилтгүй болж сөрөг үр дагавар авчрах магадaltaй. Харин стратегтэй үйлдэл нь таны зорилгод ойртож амжилтанд хүрэх боломжийг нэмэгдүүлдэг. Стратегтэй байх гэдэг нь аливаа нөхцөлд хийж буй үйлдэл бүрийнхээ үр дүнг урьдчилан тооцоолохыг хэлнэ. Та аливаа шийдвэр гаргахдаа энэ үйлдэл надад урт хугацаанд хэрхэн нөлөөлөх вэ гэж өөрөөсөө асуух хэрэгтэй. Жишээлбэл шинэ ажил эхлүүлэх гэж байгаа бол та өөрийн ур чадвар, цаг хугацаа, хөрөнгө оруулалтаа хэрхэн оновчтой ашиглах талаар бодох ёстой. Стратегтэй үйлдэл хийхийн тулд эхлээд тодорхой зорилго тавих нь чухал. Энэ зорилго нь тодорхой, хэмжигдгүйц, хүрч болохгүйц цаг хугацаагаар хязгаарлагдаж байх ёстой. Ингэснээр та өөрийнхөө үйлдэлийг үр дүнтэйгээр төлөвлөж хэрэгжүүлэхэд илүү дөхөн болно. Мөн та үйлдэлээ стратегтэй болгохын тулд аливаа нөхцөлд хит, шууд, хариу үйлдэл хийхээс зайлсхийж орчин нөхцөл байдлыг сайтар үнэлж дүгнэх хэрэгтэй. Хүлээцтэй байж, шаардлагатай бол нэмэлт мэдээлэл цуглуулж, урт хугацааны зорилготойгоор нийцүүлэн шийдвэр гаргаарай. Стратегтэй байх нь зөвхөн өөрийнхөө амжилтанд бус, бусдтай харилцааг баттгах, хамт олонны итгэлийг олж авахд чухал үүрэгтэй. Энэ чадвар нь амьдралыг илүү зохион байгуулалттай, үр өгөөжтэй болгох гол түлхүүр юм. 7 дугаар сургамж: хатуужилтай байж урагшил. Амьдралд саад бэрхшээл зайлшгүй тулгардаг. Гэвч эдгээрийг шантралын шалтгаан биш, харин өсөлт өгжилт, хөгжлийн боломж гэж харах нь амжилтанд хүрэх гол нууц юм. Хатуужил бол аливаа сорилтыг даван туулах алдаанаас суралцсан урагшлах хүчтэй зэвсэг. Хатуужилтай байна гэдэг нь аливаа нөхцөлд ухралгүй, зоригтой тууштай байхыг хэлнэ. Амьдралд тохиолдох томоохон алдаа бүтлгүйтэл бүр танд дахин эхлэх, илүү хүчтэй болох боломжийг өгдөг. Жишээлбэл бизнес эхлүүлсэн хүн нэг удаа бүтлгүйдсэн бол түүнийг шалгуур гэж үзэж, алдаагаа засаж, шинэ арга замаар дахин оролдох нь амжилтын үндэс болдог.
Хатуужил бол зөвхөн төвчээрийн тухай биш, харин эерэг хандлага, урам зориг, суралцах хүсэл эрмэлзлийг өөртөө бий болгох тухай юм. Саад бэрхшээлийг амьдралын байгалийн нэг хэсэг гэж хүлээн авч тэдгээрийг даван туулах стратеги сайтар болох сурвалжхан чухал. Хатуужилтай байх бас нэгэн чухал тал бол өөрийгөө дэмжин орчин бүрдүүлэх явдал юм. Хүмүүсийн тус дэм, урамшуулал, хамт олонны дэмжлэг таны хатуужлыг нэмэгдүүлж илүү итгэлтэйгээр урагшлуулахад туслана. Хатуужлан зөвхөн зовлон бэрхшээлтэй тэмцэгдүүдэггүй, амжилтанд хүрэх замдаа тасралтгүй суралцаж, өөрийгөө хөгжүүлэхэд тань чухал үүрэгтэй. Алдаа, бүтлгүйтэл бүрийг өөртөө шинэ боломж гэж харж, түүнээс суралцаж чадвал та хүссэн бүхэнтэй хүрэх чадвартай болно. Эцэст нь хатуужил бол таны зорилго, мөрөөдөл рүү хөтлөх хамгийн хүчтэй зэвсэг юм. Бэрхшээл тулгарсан ч ухралгүй урагшилж чадвал та амьдралынхаа жинхэнэ үн цэнийг бүтээх болно. За ингээд өнөөдөр та бүхэнд Роберт Грини өдөр тутмын хуйлууд номын чухал сургамжуудаас хуваалцлаа. Амьдралдаа илүү ухамсартай үр дүнтэй хандахыг хүсэж байвал энэ ном танд бодит өөрчлөлт авчрах гарын авлага байх болно. Эдгээр хуйлуудыг өдөр тутамдаа хэрэгжүүлж, өөрийгөө хөгжүүлж илүү амжилттай, утга учиртай амьдралыг бүтээхийг уриалж байна. Хэрвээ танд энэ подкаст таалагдсан бол дараагийн дугааруудад нэгдээрэй.